Сайн бацгаана бүгдээрээ. Эзний өдрийн мэндийг хүргэе. За, өнөөдөр би эзний үгийг Эхлэл номын 48 дугаар бүлэг дээрээс унших гэж байна. За, ер нь номлыг маань тогтмол сонсдог хүмүүс бол маш сайн мэдж байгаа. Бид нар сая Амилсан баярыг хүртэл Йосефийн амьдралаас одоо цуврал номлол болох Йосеф шиг давн туул гэдэг цуврал 8 номлол явсан. За, ингээд энэ 8 номлолын ар дээр Амилсан баяр болж байгаа учраас сайн баасан гаригийн, ээлт баасан гаригийн номлол орсон. За, бүтэн сайнны одоо 70 модны бүтэн сайнны номлол бас орсон тэрний өмнөтэй. За, тэгээд тэрний дараагаар нь болохоор Иесусийн одоо Амилсан баярын номлол орсон. За, ингээ 3 номлол бол одоо баяртайгаа цаг үетэйгээ одоо уялдуулаад 3 одоо номлол хийсэн байгаа. За, ингээ өнөөдөр Эхлэл номын 48 дугаар бүлэг дээрээс Йосеф шиг давн туул цувралынхаа хамгийн сүүлчийн номлолыг та бүхэнтэй хуваалцах гэж байна. Йосеф шиг давн туул цувралын хамгийн сүүлчийн номлол. За, ингээд Эхлэл 48 дугаар бүлгийг та бүхэнд би уншия. За, та бүхэн Библиэсээ бас тулгаад надтай дотроос уншаарай. За, би чанга уншия. Түүнээс хойно нэгэн хүн Йосефт харах тун эцэг тань өвчтөй байна гэж хэлсэнд тэрээр Манасе, Ефраим 2 хүүгээ аваад очив. Таны хүү Йосеф тань дээр хурж ирлээ гэж нэг нь Яаковт мэдэгдэхэд Израиль өөрийгөө хүчлэн орон дээрээ өндийж суув. Яаков Йосефт төгс хүчит бурхан Канаан нутгийн Луузад надад үзэгдэж намайг өрөөсөн билээ. Тэрээр надад харах тун би чамайг өнөр өтгөн болгож улам олшруулах болно. Би үе олон ард түмнийг чамаас бий болгож энэ газрыг чиний үр удамд чиний үрдийн өмч болгон өгнө гэж хэлсэн. Намайг Египтэд чам дээр ирэхийн өмнө Египтэд чамд төрсэн Ефраим, Манасе 2 хүү чинь минийх, Рубин, Симеон 2 шиг минийх болно. Тэдний дараа чамаас төрсэн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно. Намайг Падданаас ирэх үед Ефрат хүрхийн өмнөхөн Канаан нутагт зам зураа Рахел өөд болсон бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ. Ефрат бол одоогийн Бэтлехэм гэв. Тэгээд Йосефийн хөвгүүдийг Израиль хараад эднэр чинь хинбэ гэсэнд Йосеф эднэр бол энд бурхнаас надад хайрлсан миний хөвгүүд гэж эцэгтэй хэлв. Эцэг нь одоо тэднийг над дээр авчир. Би тэднийг ерөөе гэлээ. Израиль өндөр настай болсон тул нүд нь модож харж чадахгүй болсон байв. Йосеф 2 хүүгээ эцэгтэй авчирхад тэр хөвгүүдийг нь тэрэн үнсв. Тэгээд Йосефт би чиний царайг харна гэж хизээж бодоогүй. Гэтэл харах тун бурхан чиний үр удмыг ч бас надад харууллаа гэв. Йосеф эцгийнхээ өвдгнөөс 2 хүүгээ авч газар цөвдөн мөргөв. Йосеф 2 хүүгээ аваад Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд, Манасег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган эцэгтэй авчрав. Израиль баруун гараа сунган баг хүү Ефраимийн толгой дээр тавьж, Манасен хэдийгээр том хүүн боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ. Тэгээд Йосефийг өрөөгөөд миний өвөг эцэг Авраам төрсөн эцэг Исаак хоёртаа алхаж байсан бурхан бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл намайг хончилсон бурхан намайг элдв гай зовлонгоос золсон Тэнгэрлэгч энэ хүүхдүүдийг өрөөж тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Авраам ба төрсөн эцэг Исаакийн нэрээр дуудуулж газар дэлхий дээр өнөр өтгөн болох болтугай гэв. Эцэг нь баруун гараа Ефраимийн толгой дээр тавьсныг Йосеф хараад сэтгэлд нь нийцээгүүд тул эцгийнхээ баруун гарыг Ефраимийн толгой дээрээс авч Манасегийн толгой дээр тавих гэв. Тэгээд эцэгтэй энэ бишээ эцэг минь энэ нь ууган хүү та баруун гараа түүний толгой дээр тавина уу гэсэнд эцэг нь татгалзаж би мэдэж байна. Хүү минь би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж агуу их болно гэсэн ч түүнээс ч илүү агуу их болж үр удам нь олон үндэстэн болно гэж хэлв. Тэгээд тэр өдөртөө тэднийг өрөөгөөд Израильчууд та нарын нэрийг барьж бурхан та нарыг Ефраим шиг Манасе шиг болох болтугай хэмээн өрөөх болно гэд Ефраимыг Манасегаас дээгүүр тавив. Израиль Йосефт харах тун өөхөх цаг минь боллоо. Харин бурхан та нартай хамт байж та нарыг өвөг дээдсийн минь газарт буцаах болно. Би чамд ах нарт чинь өгснөөс илүү 1% өгнө. Үүнийг би Аморочуудаас илт нумаараа булан авсан юм гэвэ. Амен. За, би өнөөдөр эзний үгийг ерөөлийг өвлөгч гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцъя. Ерөөлийг өвлөгч. За, энэ номлолыг би яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр Йосефийн 2 хүү одоо өвөөгөөсөө ерөөлийг өвлж байна. Бурхны ерөөлийг өвлж байна.
Йосефийн хоёр хүүг бол ахыг нь Манасе, дүүг нь Ефраим гэдэг байсан. Хоёр хүүгээ авчраад одоо өөд болох гэж байгаа хөгшин эцэг дээрээ одоо золгож जैन тийм ээ. За яагаад тэгэхээр одоо эцэг чинь өвчтэй байна гэж хэлүүлж штэ. За тэгээд хоёр хүүгээ дагуулад одоо хөгшин эцэг дээр очиход хөгшин эцэг нь бол яаж जैन? Орноосоо арай гэж босоод хоёр ач хүүгээ өрөөгөөд за ингээд нас орохоос өмнө үг хэлэх хүч чадалтай байгаа дээрээ тий одоо хоёр ач хүүгээ өрөөгөөд ингээд одоо явахтаа бэлтэж штэ энэ хөгшин. За ингээд хоёр хүүгээ өрөөхтэй яаж өрөөж яах гэхээр багийнхан толгой дээр баруун гараа зүүн зөрүүлж тавиад томынхын толгой дээр зүүн гараа зөрүүлээд тавьчихсан. Яа тэгэхээр нөгөө том хүүгийн ингээд баруун гарт талд нь баг хүүгээ зүүн гарт талд нь Йосеф ингээд өөдөөс нь авчирч байгаа байхгүй. Йосефийн хувьд бол том хүн зүүн гарт талд нь баг хүн баруун гарт талд нь эцгийнхээ өөдөөс ингээд аваад очихоор өөдөөс нь хараа сууж байгаа эцгийнх нь хувьд том хүн яг баруун гарт талд нь таарж байгаа. Баг хүнийг зүүн гарт талд нь таарж байгаа байхгүй. Ойлгож байгаа бох тий. Яг ингэж таарж байгаа. Тэнгүүт эцэг нь харж чадахгүй байгаа штэ. Нөгөө Яаков настаа болоод одоо насан өндөр болоод нүдэн юм үзэхэ байсан гэсэн мөртлөө тооцоолж штэ. Энэ яг том хүүгээ миний баруун гарт талаар авчирна. Баг хүүгээ миний зүүн гарт талаар авчирна гэдгийг Яаков боёо Израиль тооцоолж байгаа байхгүй. Тэнгүүтээ яг ингэж авчирна гэдгийг тооцоолонготой манер баг хүү дээр нь баруун гараа тавиад том хүү дээр нь зүүн гараа тавиад ерөөч байгаа байхгүй. Тэнгүүт одоо Йосеф тэр байдлыг хараад үгүй биш аава энэ том нь энэ баг нь юм аа. Том дээр нь та баруун гараа тавина штэ гэж. За тэгэхээр та нар гайхчихж магадгүй энэ ойрох дорнодын улс үндэстнүүдийн хувьд бол том хүү байна гэдэг бол маш их тийм ивэл өрөөл болдог байсан. Айлын том байна гэдэг бол эцгийнхээ одоо ивэл өрөөлийн бараг 80-90% авдаг байсан. Хичнээн олон дүүнертэй байсан ч хамаагүй. Эцгийнхээ эд хөрөнгөний ихэнхэн хувийг ганцхан том хүн авдаг байсан. Тийм учраас ууган хүү байна гэдэг бол асар том өрөөл байсан байдаг. Тухайн үедээ. Тийм учраас тэр одоо арт түмнүүдийн хувьд ёс заншил нь ямар байдгүй гэхээр ууган хүү байх тусмаа бүх одоо өрөөл ивэл ихэнхийг нь авдаг гэдэг. Монголд болохоор жоохон эсрэгээрээ байдаг шүү дээ. Баг нь ер нь хамгийн үүлж авдаг үстэй те хамаг нөгөө эцгийнхээ эд хөрөнгийг үүлж авдаг. Яагаад тэгэхээр нөгөө томоосоо эхлүүлж өрх тусгаарлаж гарсаар гад хамгийн сүүл баг нь үлдчихдэг байхгүй. Тэгэхээр баг нь үлдээд баг нь тусдаа гарч явах шаардлагагүй. Баг нь яг эцэг эхийнхээ хуучин эд хөрөнгөн дээр үлдээд тэрийг сахидаг байхгүй. Тэгэхээр монголчуудын хувьд бол тийм байсан. Яг бол томуудыгаа болохоор нөгөө нэг өрх тусгаарлаад гарахт нь шинэ гэр барьж өгөөд мал хөрөнгө тасдаж өгөөл явуулаад идэг. Ингэсээр хагаад баг нь үлдэнгүүт багыг явуулах шаардлага байхгүй чи аав ээж хоёртойгоо настай болсон аав ээж хоёртойгоо эцээст ингээ байж байгаа учраас баг дээр нь болохоор яг тэр аав ээжийн ихэнх эд хөрөнгө хуучин хэрэгжилжсэн юмнууд нь баг хүү дээр нь хөвчлэн үлдчихэдэг. Тийм учраас монголчуудын хувьд бол юу гэж ярьдаг вэ гэхээр ер нь баг нь нөгөө ааваас үлдсэн ихэнх юмнуудыг өвлж авдаг. Яг тэгэхээр томчуудад нь болохоор аав нь хөрөнгө тасдаж өгөө шинээр авч өгөөд гаргаа явуулчихдаг учраас хуучин юмнууд нөгөө баг хүү дээр үлддэг. Гэтэл энэ израильчуудын хувьд ер нь энэ ойрох дорнодын улс үндэстнүүдийн хувьд ерөөлийг бол том нь авдаг. Ихэнх ерөөлийг бол том нь авдаг гэсэн. Тэгэхээр яг энэ ёс заншлын дагуу аваад үзэх юм бол Яаков өөрийн хоёр ач хүүгээ өрөөхтөө, Йосефийн хоёр хүүг өрөөхтөө том дээр нь баруун гараа тавиад, баг дээр нь зүүн гараа тавиад, том дээр нь илүү их ерөөлийг өгөх ёстой байтлаа, баг дээр нь илүү их ерөөлийг өгөөд, том дээр нь одоо арай нэг жоохон дараагийн ерөөлийг өгчөж байгаа байхгүй юу? Ийм үйл явдал болж байгаа. Тэгээ би мэдчихээн. Тэгээ би мэдчих. Би мэдхгүй дээ ингэж тавьж байгаа юм биш. Би мэдээд албаар ингэж хийж яана гэж хүүтэй Яаков хэлж байгаа. Тэгээд Йосеф бол одоо аав өөрөө нэгэнт ингэж хүсэж байгаа бол тэр үстэй. Тэгээ баг хүүгийн одоо томоос нь илүү их болгож өрөөж байгаа. За ийм үйл явдал боллоо. За ингээд Йосефийн хоёр хүү одоо өвөг эцэг буюу өвөө Яаковаас за бурхны өгсөн нэрээр бол Израилаас одоо ерөөлийг бол авч जैन те. Тэгэхээр насрахаас өмнө үг хэлэх чадaltaй байгаа дээрээ ухаан санаа саруул байгаа дээрээ те ерөөх үгээ хэлээд хэлэх үгээ хэлээд ингэдэг бас айхтар өгш юм а те. Монголчуудын амьдралыг хараад хахад нөгөө нэг бүр ингээд биений өвдөд бүр доошоо орчхороо юм ярьж чадгаа болчихдог. Тэр нэг гол үгээ хэлж чадахгүй байж хаад нас орчдөг тийм ээ. Тэнгүүд нөгөө үлдсэн хүүхдүүдийн дунд ингээд бас асуудал үүсдэг. Тэрийг би аавна, энийг би аавна. Чи тэглээ би инглээ. Түр аав яг яах байсан бол ингэх байсан бол. Тэгээ гэрээслэлч хэлж амжихгүй, чадахгүй, ингээрээ тэгэрээ гэдэг захаа занаагаач заримдаа ойлгохтойсаа хэлж чадахгүй. Тэгээ бүр ингээд би ингээд нэг доор орчхороо бүр ухаан санаа нь орж гараад тэгээ бүр юм ярьж байгаа болоод бүр ийм байдалтай болчдөг.
Тэгээ нэг ард нь үлдэж байгаа хүүхдүүдийн донд баахан маргаан үлдээ нөгөөдүүл нь ингэн тэгэн дихгүй гэл ингээл би чи гэл ингээд баахан юмнууд ингээд болж байгаа харагддаг. А гэтэл ухаантай хүмүүс бол яадаг вэ гэхээр нөгөө өөрийгөө ирүүл байгаа дээрээ арай нэг жоохон хүч чадалтай байгаа дээрээ за ингэ шүү тэгээ шүү миний хүүхдүүд энийг ингээрэ тэгээрэ надаас хойш ингээрэ намайг ингэж оршуулаараа тэр тгий шүү энэ ингэ шүү энийг ингээрэ гэд хилээд ингээд гэрээслэл үлдээгээд өрөө хүнээ өрөөгөөд ингээд явчихаар одоо ард үлдэж байгаа бас гэр бүлт бас айгүй амар тайван байгаа бас нэг юм туршлага зарим нэг Монгол гэр бүлүүдээс бас харагдчихэдэг. Ялангуяа Христ итгэгч гэр бүлүүдээс ийм зүйл бас харагдчихэдэг. Тэгээ энэ их гоё. Хөгшин болоод тэгээ энэ хорвоог үдээд ингээд явхдаа дараагийн үеэ ингээд өрөөгөөд нас орж байгаа. Айгуу гоё. Ихэнх одоо гэр бүлүүдийг харж байхад ингээд өрөөж амжихгүй нас орж байгаа шүү дээ, тэ. Өрөөж амжихгүй тэгээд ингээд нөгөө өрөөх тухай бодохгүй нөгөө өвчнөдөө шаналал тэгээд олон янзын юм хэрэглээл аль болох нөгөө нэг амьдрах хоногоо ингээд уртсах гал ингээд үдсээр агаал тэгээд сүүлдээ бүр дорд ороод тэгээд сүүлдээ үг хэлэх чадлаа одоо ямар ч өрөөл мөрөөл байхгүй ингээд нас орчдөг. Ингэж байгаа одоо ийм гэр бүлүүд бол одоо зөндөө байдаг те. Гэтэл бидний нэг сурах ёстой зүйл бол юу вэ гэхээр хүн гэдэг чинь бас дараагийн үр удмаа ингээд энэ хорвоогоос явахтаас ингээд өрөөгөө явж явах ёстой юм байна. Энэ бол одоо бурханд итгэгч хүмүүсийн амьдралд байдаг одоо маш чухал ийм үн цэнтэй чухал одоо ийм одоо үйл явдал байдаг юм байна. Тийм учраас настай одоо аав ээж бол одоо залуу хүүхдүүдэд өрөөдөг байх. Үр ач зээнэрээ одоо дараагийн үр удмаа өөрийнхөө амьдралд одоо үжиж тоосон бүх сайн сайхан зүйлсүүдээрээ өрөөдөг байх те. Энэ одоо эрх мэдэл бол одоо тухайн эцэг эхтер бол яадаг. Ялангуяа бурхныг мэддэг. Ялангуяа эзэн Есүс Христэд итгэдэг хүмүүс бол бүр ийм байх ёстой. Яагаад гэвэл бид чинь эзнэр ивээгдсэн хүмүүс байхгүй юу? Эзнэр аврал авсан хүмүүс байхгүй юу? Эзний ивэл нэгүслэг хүрсэн хүмүүс байхгүй юу? Тэгээ бид нар энэ хорвоогийн амьдралаа дуусгаад бурхан руугаа буцаж байгаа бол ард үлдэж байгаа дараагийн үеэ миний хүүхдүүд ингэж амьдрын шүү, ингэж явна шүү. Энийг чухалчилж яваараа, энийг ингэж яваараа гэд захаасаа үлдээгээд хэлэх үгээ хэлээд өрөөгөөд эзнийхээ нэрээр гоё өрөөгөөд явах нь ямар гоё юм бэ? Тийм учраас энийг одоо залуу байгаа ч бид нар суралцах ёстой. Эзэн дотор настай болсон хүмүүс маань ч одооноос бас бодох ёстой байна. Яагаад гэвэл бид энэ хорвоо дээр ирсэн нь үнэн, энэ хорвоогоос явах нь үнэн. Тэрхийн цагт бид дараагийн үеэ юу гэж ер нь өрөөх гэж байгаа юм бэ? Бид ямар өрөөлийг ер нь дотроо бодож бэлтэж байгаа юм бэ? Энийг бид нар бодож санаж одооноос бэлдэж эзний өмнө очихдоо ийм одоо эрүүл сарвал байгаад өөрийн ухаантай байгаад хэлэх үгээ хэлж чадаад амьдралаа гоё дүгнээд аав нь ингэж алдлаа ингэж онлоо. Ээж нь ингэж явлаа ийм юм сурлаа амьдралаас. Та нар ингэрээ тэгэрээ. Бурхан миний амьдралд ийм зүйлсүүдийг хийлээ. Эргээд энэндээс та нар ийм зүйлсүүдийг сураараа. Би та нарыг ингэж өрөөж яана гэд явах нь бол жинхэнэ бурхны хүний одоо энэ амьдралынхаа одоо төгсгөлийн цэгийг тавьж байгаа одоо чухал үн цэнтэй үйлдэл юм байна гэдгийг бид энэ Яаков номдоос олж харж байна. За ингээд би ер нь бол бид нар Йосеф шиг даван туул цувралыг үзэж байгаа. За Йосефийн амьдралыг бол ер нь баг бүхлээр нь л ярьчлаа шүү дээ. Энэ өнөөдөртөө нийлээд Йосеф шиг даван туул цувралын энэ 9 номлолоор дамжуулаад тэгээ Йосефийн амьдрал юу болсныг бол ярьж байна. Хамгийн сүүлд өнөөдрийн номлолоор бүгдээрээ Йосефийн дараагийн үе буюу Йосефийн 2 хүү ерөөлийг өвлж байгаагаар Йосефийн одоо цуврал номлолыг би ингээд дуусгах хүсэж байгаа. Йосеф бол маш их бэрхшээлтэй адармаатай амьдралаар амьдарсан. Гэхдээ Йосефтэй бурхан хамт байсан. Йосефийг доошоо орж явахт ч бурхан хамт байж түүнийг тулж тусчихсан. Дээшээ өгсөд мандан бадарч явахт нь ч бурхан түүнийг орхиогүй түүнийг ивэж ерөөсөр байсан. Йосеф хар залуу наснаасаа амьдралын хатуу бэрхийг үдсэн. Йосеф одоо хар залуу наснаасаа эцгээсээ хагацхыг үдсэн, хайртай хүмүүсээс холдохыг үдсэн, зарч боол болж үдсэн, бүр шоронд хүртэл орж үдсэн, хилмигдэж доромжлогдохыг хүртэл Йосеф үдсэн. Эргээд Йосеф сэхэж бурхны ивэл өрөөлөөр өндөр дээд эрх мэдэлд хүрэхийг ч үзлээ. Бүх сайн сайхныг нь бурхан түүнд буцааж амьдралд одоо өгж байгааг ч Йосеф үзлээ. Эцэст нь Йосеф одоо ингээд хүүхдүүдний ерөөлийг өвлснөөр Йосефийн одоо амьдралын эхлэл номон дээр ингээд үндсэндээ одоо эхлэл ном дээр өгүүлэгдэж байгаа Йосефийн амьдрал үндсэндээ дуусч байна л да. Тийм ээ. Тэгэхээр хэдий одоо бэрхшээл дотор түүний амьдрал залуу нас ингээ өнгөрсөн ч гэсэн хожим тэр ерөөгдөд дуусч байгаа байхгүй. Түүний үр хүүхэд нь ерөөгдөд дуусч байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо гайхалтай амьдралаар бид бас амьдрах юмсан. Тийм ээ. Эцэстээ энэ хороод та одоо яаж ч амьдрсан байж болно. Мэдхгүй чадахгүйгээсээ болоод бурхныг мэдхгүйгээсээ болоод алдаж интсэн байж болно тий. Тэгвэл та өнөөдөр амьдралаа ерөөлөөр төгсөх бас боломж байна. Амьдралынхаа сүүлчийн өдөр хоногуудыг амьдралынхаа үлдсэн хугацааг бурхны ерөөлтөөр өнгөрүүлэх боломж байна.
Өнөөдөр энэ таны сонголтоос шалтгаална. Яагаад гэвэл Йосеф эзэнд итгэсэн байхгүй юу? Йосеф эзэнд үйлчилсэн байхгүй юу? Йосеф эзэнд дуулууртай байсан байхгүй юу? Тэгвэл бид өнөөдөр эзнийг сонгож эзэнд дуулууртай байж эзний замаар замнах аваас бидний сүүлчийн өдрүүд бидний дараагийн үе удам маань Бурханаар өрөөгдөх болно. Тийм учраас өнөөдөр би өрөөлийг өвлөгч гэдэг сэдвээр дор эзний үгийг та бүхэнтэй хуваалцаж байгаамаа. За ингээд текстийг ерөнхийд нь бүгдээ нарийн ажиглаад явъя. За 1-р ишлээс түүнээс хойно нэгэн хүн Йосефт харах тун эцэгч нь өвчтөй байна гэж хэлсэнд тэрээр Манасе Ефраим 2 хүүгээ аваад очив гэж байна. 2 хүүгээ нөгөө Египтэд төрүүлсэн 2 хүүгээ аваад Йосеф очлоо. Таны хүү Йосеф тань дээр хурч ирлээ гэж нэг нь Яаковт мэдгэтгэж замаадгүй зарц нь мэдгдсэн баг те. Израиль өөрийгөө хүчлэн орон дээр өндөй цов гэж байна. Тэгэхээр Израиль бол нэлээд хэвтэрт орсон байсан байна шүү дээ. Нэлээд бол муутцсан байсан үеийнээс маань. Тэгтээ хүчлээд нэг босготойгоо байсан байна тийм ээ. Хүчлээд өндөй цов. Яаков Йосефт за одоо нөгөө хүүдээ хэлж байна. Яаков маань Йосефт хэлж байна. Төгс хүчит бурхан Канаан нутгийн Лузад надад үзэгдэж намайг өрөөсөн билээ. Тэрээр надад харахтун би чамааг өнөр өтгөн болгож улам ошруулах болно. Би үе болон ард түмнийг чамаас бий болгож энэ газрыг чиний үр удамд үрдийн өмч болгон өгнө гэж хэлсэн. Бурхан өөрт нь залуу байхад амлсан амлалтыг одоо насрахаас өмнө хүүдээ ярьж өгч шít. Тэ бурхан надтай уулзсан. Бурхан надад амлсан. Ингэж чиний үр удмыг олон болгоно. Чиний үр удамд энэ газар нутгийг өгнө гэсэн ийм амлалтыг бурхан надад өгсөн гэдэг. Тэгэхээр настай эцэг нь залуу хүүдээ амьдралын гэрчлэлийг хуваалцж шít. Тэ та нар бусдад одоо бурхан танд юу гэж хэлсэн, бурхан таны амьдралд юу ярьсныг бас эргээд нэг хуваалцах гэрчлэлтэй бид амьдрах нь бас ямар гоё вэ. Яг бол Яаков өөрөө итгэлээр амьдарсан. Тийм учраас амьдралынхаа төгсгөлд эргээ хүүгээ дуудаад хүүдээ бурхны тухай ярьж өгч байгаа байхгүй. Бурхан намайг ивээсэн шүү. Бурхан намайг ингэж ерөөсөн шүү. Бурхан надад ингэж амласан шүү. Тэр амлалтаа бурхан ингэж биелүүлсэн шүү гэд. Яаков одоо хүүдээ бурхны тухай гэрчлэн ярьж өгч байна. Цааш нь 5 дугаар ишлээс. Намайг Египтэд чам дээр ирэхийн өмнө Египтэд чамд төрсэн Ефраим Манасе 2 хүү чинь одоо нөгөө 2 ачигаа хэлж штэ. 2 хүү чинь минийх. Рубен, Симеон 2 шиг минийх болно гэж хэлж байна. Рубен, Симеон 2 гэдэг нь Яаковын хамгийн том 2 хүн багхгүй юу? Дээрээсээ 1 2 дахь нь багхгүй юу? Йосеф ч нь бол өөрөө 11 дахь нэсэн штэ. 11 дахь нэсэн. Тэгээд хамгийн том 2 ахыг ярьж байна те. Тэр чиний 2 том ахсагч нь чиний 2 хүү минийх гэж явагдана гэж. За та нар мэдхүү нэг зарим өвөө эмээнэр хүүхдүүд нэг өөрхийн нэр дээр ач зээнэрийн нэг өөрхийн нэр дээр нэг авцсан байдаг да. Уул нь бол охиных нь хүүхд. Уул нь бол хүүгийнх нь хүүхд. Тэгтээ нөгөө нэр нь болохоор тэр нөгөө өвгийн нэр дээр явж идэг. Тийм ээ. Яа тэгэхээр нөгөө баг залууд нь эн чинь миний хүүхд. Би нэр дээр авчи. Тэгээ би өсгөч гэд ингээд нэг өвөө эмээ нэг бүр нэг нэр дээрээ нэг үйлж аваад тэр хүүхдийг бүр ингээд нэг өсгөц нэг өвөө эмээ байдаг да. Яг тийм үгийг хэлж байгаа байхгүй Яаков. Юу гэж юм гэхээр чиний 2 хүү бол минийх шүү. Яг 2 том ахсагч нь минийх шүү. Рубен, Симеон 2 шиг Ефраим, Манасе 2 бол минийх шүү. Минийх гэж явна шүү. Гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ үгийг сонсоод нэг тийм хүүхдэд болоолгож байгаа юм шиг мэдрэмж Йосефт бол төрөөг баг. Йосеф бол харин ч баярлж байгаа баг. Харин ч баярлах учиртай. Яагаад гэж цаашаа уншия. Тэдний дараа чамаас төрсэн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно. Их гоё үг хэлж байгаа. Манасе, Ефраим 2-оос хойш төрхүүд нь бол чиний нэрээр явна. Тэд бол чиний хүүхдүүд гэж явна. Чиний эхний 2 хүүч нь бол миний нэр дээр явна шүү. Миний хүүхдүүд гэж явна. Миний нөгөө 10 хүүгийн маань тоонд орж явна. Тэгээ юу гэж хэлж ийм гэхээр хэлж штэ. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөнө гэж хэлж штэ. Тэгэхээр эн чи юу гэж хэлж ийм гэхээр нөгөө аавынхаа ах нартай адилхан өвөөгийнхөө хүүхд гэж тооцогдно гэдгийг нь Яаков энэ дээр тайлбарч хэлж өгч байгаа байхгүй. За тэгээд цаашаа юу гэж хэлж байгаа гэхээр намайг Падданаас ирэх үед Ефрат хүрхийн өмнөхөн Канаан нутагт зам зураа Рахел өөд болсон бөгөөд би түүнийг Ефрат хүрдэг замд оршуулсан билээ гэж. Энэ Йосефийн ээжийг ярьж байна. Нөгөө хайртай эхнэрээ ярьж байна. Хайртай эхнэр нас орсон буюу Йосефийн ээж одоо тэр үед нас орсон гэдгийг одоо Яаков дурсаж ярьж штэ. Тэр үед бол чиний ээж Рахел ч нь бол нас орсон гэд. За ингээд цаашаа явъя. 8 дугаар ишлэл. Тэгээд Йосефийн хүүгүүдийг Израиль хараад эдгээр чинь хинбэ гэсэнд их сонин.
түрүүн уул нь хоёр хүүгээ дагуулад ороод ирцүү одоо ингээд ярилцаа сууж байгаа мөртлөө хоёр хүүгийг харснаа эдгэр чи хинбэ гэж асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө Яаковын нөгөө хараа мууцантай холбоотой ах нэгдүгürt хоёрдугаар тэгвэл анх орж ирээд эдгэр чи хинбэ гэж асуусан тэр асуултыг магадгүй энэ текстэн дээр Библийн бичээч маань урталт нь биш ард нь оруулаад бичсэн байх магадлалтай гэж бас Библийн эрдэмтэд бас тайлбарладаг. За хараад эдгэр чи хинбэ гэсэнд Йосеф эднэр бол энд Бурханаас надад хайрлсан миний хөвгүүд гэж эцэгтэй хэлв. Эцэг нь одоо тэднийг над дээр авчир. Би тэднийг өрөөе гэлээ гэж. За тэгээд Йосеф ч гэсэн өөрөө Бурханд итгэдэг. Аав нь Бурханд итгэдэг, Йосеф ч Бурханд итгэдэг. Йосефийн Бурханд итгэж байгаа итгэл нь яаж харагдаж байна гэхээр хүүхдүүдэд харахтаа Бурханаас надад заяасан хүүхдүүд юм маань юм аа. Энэ газар ирээд Бурхан надад заяасан миний хоёр хүү, таны хоёр ач чинь энэ байна гэд. Йосеф одоо хоёр хүүгийнхээ тухай хэлж байна. Тэгэхээр Йосеф бол юунд итгэж байна гэхээр Бурхан үр хүүхдийг өгдөг. Тийм ээ? Бурхан хүний үр удмыг одоо өсгөж олшруулдаг. Бурхан Египтэд ирээд тэр хүнд хэцүү амьдралыг туулаад амжилт одоо эрх мэдэлд хүрэхийн цагт Бурхан бол Йосефт бол гайхалтай сайхан гэр бүлийг өгсөн байдаг. Тэр гэр бүлээс нь Йосефт бол энэ хоёр хүн төрсөн байдаг. За ингээд төрсөн Бурхан надад өгсөн гэдгийг одоо Йосеф эцэг Яаковтай хэлж байна. За одоо би тэднийг над дээр авчаа. Одоо би тэднийг өрөөе. 10 дугаар ишлээс цаашаа. Израиль өндөр настай болсон тул нүдэн муудаж харж чадахгүй болсон байв. Йосеф хоёр хүүгээ эцэгтэй авчирхад тэр хөвгүүдийг нь тэрвэрэн үнсв. За өвөө нь хоёр ач хүүгээ тэрврээд үнсэж чинь. Тэгээд Йосефт одоо энэ их гоё үг хэлж байгаа 11 дугаар ишлэл. Би чиний царайг харна гэж хизээч бодоогүй. Гэтэл харах тун Бурхан чиний үр удмыгч надад харууллаа гэж. За нэг өнгөрсөн түүхийг мэдж байгаа хүмүүс бол одоо аягүй сайн мэдж байгаа тийм ээ. Йосеф чи 17 настай байхад нь ах нар нь хүний 8-ны одоо хохирогч болгоод зараад Египт рүү боол болгоод худалдаад явуулсан шүү дээ. Тэгээ аавдаа болохоор юу хэлсэн бэ гэхээр хүүхэд чинь хөдөөгөр явж байгаад араатанд тасчлуулаад өгцөн байна гэд цустаа дээл үзүүлээд маань дээлний энэ байна гэд эцэгт нь өгсөн. Ингээд Яаков хүүгээ юу гэж бодсон гэхээр өгчлөл гэж бодсон. Ингээд Яаков бол 10 хэдэн жилийн турш 15 6 жилийн турш ер нь бол хүү Йосефигаа бол нас орсон л гэж бодож явсан. Гэтэл одоо Бурхан буцаагаад Яаковыг хүүтэй нь уулзсан төдийгүй хүүгийнх нь хүүхдүүдийн хүртэл харуулж байгаа байхгүй. Миний өвөө согтоороо тэгж хэлдэгсэн намайг бага хахад. Өвөө нь хүүгийнхээ хүүхдүүдийг хүүгэл үзчих юмсан гэж уйлдаг байж үлээ. Миний өвөө тэгж хэлдэг байсан. Яагаад тэгж хэлдэг байсан? Тэр үчтэй би жоохон байсан шүү дээ. Дөнгөж одоо 12 3 таа л байсан хүүхэд. Би ч одоо өвдөр өссөн байхгүй. Тэгээ өвөө маань согтоод уйлахаараа яг сэтгэлийнх нь үгнийг тэгж гарч ирдэг байсан. Ирүүлдэ тийм хэлэхгүй л дээ. Тэгээ нэ согтоо байхдаа уйлахаараа яг өвөө яг тэгж хэлдэг байсан. Өвөө нь хүүгийнхээ хүүхдүүдийг хүүгийнхээ хүүхэл үтчих юмсан гэж хэлдэг байж үлээ. Тэ. Яг л одоо тэр шиг те Яаков Йосефт хэлж л та би чамайг харна гэж бодоогүй. Би чамайг үхсэн гэж бодчихсон. Гэтэл Бурхан намайг чамтай уулзруулад чамайг үзээ зогсохгүй. Чиний хүүхдүүдийн хүртэл үзэх боломжийг Бурхан надад олголоо гэж. Яа, Бурхан ямар сайн юм бэ те? Бурхан ямар өгөөмөр юм бэ? Эзэн ямар гайхалтай юм бэ тийм ээ? Эзэнд нэрэ боломжгүй зүйл гэж алгаа. Бурхан бол үнэхээр агуу юм аа эндээс ингээ харах юм бол. Өөрийнхөө хүүгээс ингээд хагцас саллаа даа гэж бодож явж атал нь хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг хүртэл үүсэх боломжийг Бурхан түүнд олгосон байж тээ. Тэгэхээр Бурхан 2 дахин өгч чаддсан шүү. Таны амьдрал таны хүсэж байгаа бүр ингээд за болохгүй үсттэй гэж бодож байгаа зүйлийг чинь бүр 2 дахин өгөх чадaltaй шүү Бурхан. Тийм учраас эзэнд итгэлтэй байгаарай. Эзэнд найдвартай байгаарай. Заримдаа бид нэг тэгж боддог те. За би ч амжихгүй үсттэй. За би ч чадахгүй үсттэй. За наад чи хүн ч одоо ийм одоо хувь зохиол надад бол байхгүй үсттэй. Заримдаа бид өөрийгөө ингээд аюух ингэж доошлуулж боддог те. Гэтэл Яаков Бурхан яасан? Нөгөө хагцад салсан хүүхдийн үзүүлээ зогсохгүй тэр хүүхдийн хөвгүүдийг хүртэл үзүүллээ шүү дээ. Бурхан боломжгүй зүйл гэж байхгүй. Та бол өөрийгөө болохгүй чадахгүй л гэж боддог баг заримдаа амьдралд. За би ч амжихгүй үсттэй гэж боддог баг. Би ч одоо чадахгүй үсттэй гэж боддог баг. Тэгвэл тэрнээс чинь 2 дахин илүүгээр Бурхан таны амьдралд агуу ажиллаа хийх боломжтой юм шүү. Тэр үнэхээр чухал байна. Амен. Тэр үнэхээр чухал байна. Тийм учраас эзэнд итгэл найдвараа тавиараа. Эзэнд боломжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй шүү гэдгийг би хэлмээр байна.
За. Тэгээд Йосеф эцгийнхээ өвдгнөөс 2 хүүгээ авч газарт сөгдөн мөргөв. Йосеф 2 хүүгээ аваад Ефраимыг өөрийнхөө баруун гараар Израилийн зүүн гар талд, Манассег өөрийнхөө зүүн гараар Израилийн баруун гар талд гарган эцэгтэй авчрав. Израиль баруун гараа сунган баг хүү Ефраимын толгой дээр тавьж, Манассе нь хэдийгээр том хүүн боловч түүний толгой дээр зүүн гараа зөрүүлэн тавьжээ. За нөгөө түрүүний нөгөө ярьсан юм маань гарч штэ. За одоо ингээд 2 ач хүү дээр 2 гараа ингээд зөрүүлж тавиад одоо ерөөж байна. За энэ ерөөл нь юу гэж ерөөж байна? Миний өвөг эцэг Авраам төрсөн эцэг Исаак хоёртаа алхаж байсан бурхан, бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл намайг хончилсан бурхан, намайг элдв гай зовлонгоос золсон Тэнгэр элч энэ хүүхдүүдийг ерөөж тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Авраам бас төрсөн эцэг Исаакийн нэрээр дуудуулж газар дэлхий дээр өнөр өтгөн болохолтугай гэж ерөөж штэ. Яа, өвөө нь 2 ач хүүгээ ерөөг айчлаа. За ерөөхдөө их гоё ерөөл ерөөж जैन тийм ээ. Бурхан өөрийнх нь хувьд хэн байсан бэ гэдгийг Яаков энэ дэр дурдж штэ. Миний бурхан бол миний өвөг эцэг Авраамын бурхан байсан. Миний төрсөн эцэг Исаакийн бурхан байсан. Тэр бурхан намайг хончилж ирсэн. Амьдралд элдв гай зовлонд унах үед энэ бурхан намайг хамгаалж Тэнгэр элчүүдээр хамгаалдаг байсан энэ бурхан. Энэ 2 хүүхдийг өнөр өтгөн болгож өгөх болтугай гэд ерөөгч байгаа байхгүй 2 үгээ. 2 ач хүүгээ өнөр өтгөн болох болтугай гэд ерөөцсөн. Эцэг нь баруун гараа Ефраимын толгой дээр тавьсныг Йосеф хараад сэтгэлд нь нийцээгүй тул эцгийнхээ баруун гарыг Ефраимын толгой дээрээс авч Манассегийн толгой дээр тавих гэв. Бишээ ааваа гэд гарыг авах гэж штэ. Нөгөө толгой дээр тавьсан байгаа гарыг аваад ааваа наа чи бишээ гэд нөгөө томынхын толгой дээр тавиулах гэж байна. Тэгсэн чинь би мэдэж байна хүмүн. Би мэдэж байна. Тэр бас нэгэн овог болж агуу их болно гэсэн ч дүүн түүнээс илүү агуу их болж үр удам нь олон үндэстэн болно гэж хэлвэ гэж хэлсэн. За тэгэхээр Яаков хэлж дээ би мэдэж байна. Би мэдээд албаар би ингэж өрөөж байгаа маа. Тэр ч гэсэн агуу их болно гэдэг нь ахыг хэлж байна те. Нөгөө зүүн гараа тавьсан ахыг хэлж байна. Тэр ч гэсэн агуу их болно. Гэхдээ дүүн түүнээс илүү агуу болно гэж өрөөж байгаа байхгүй юу? Яагаад дүүгийн илүү өрөөч вэ? Яаков энэ өөрийнх нь залуу настай холбоотой. Өөрөө айлын 2 дахь үсэн байхгүй юу? Тэгээд түүний ах Исав эцгийнхээ ерөөлийг авах байсан. Тэгсэн чинь бүр хар залуугаасаа Яаков юу хүсч мөрөөдж ирсэн бэ гэхээр хэдийгээр өөрөө 2 дахь хүн боловч ууган хүүгийн ерөөлийг авах юмсан гэж Яаков өөрөө залуудад тэгж хүсэж ирсэн. Тэгээд ахыгаа хуураад эцгээсээ ууган хүүгийн авдаг ерөөлийг авцсан байхгүй юу? Тэр ерөөл нь тухайн үедээ ерөөсө гарт баригдах одоо юу гэдгийг одоо нүдэн тэмжигдэх юу ч байхгүй зүгээр ерөөлийн үг штэ тэр чинь. Тэгээ тэр ерөөлийн үгийг л авахын тулд Яаков яасан гэхээр ахтаа нэг 5 өлсөж явахт нь 5 шүлөөгөөл ингээл хамаг байдгаа барьж байгаа л зүгээр л эцгээсээ тэр ерөөлийг авчиж байгаа. Тэр ерөөл нь зүгээр л үг штэ. Тэрээс ингээл 2 авдар дүүрээ алтыг авчаагүй. Тэр ихэнх мал сүргийн тастаад авчихсангүй. Зүгээр л эцгийн тэр ерөөлийг авахын тулд Яаков явж байгаа байхгүй. Тэгээ заримдаа бурхны ивэлэг хүмүүс тэгж боддог те гарт баригдах нүдэнд харагдах юм хаана байгаа. Хий хоосон бурхан гэж хүмүүс аягүй тэгж ярьдаг те. Ялангуяа энэ өнөөгийн нийгэм дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс бол юмыг ийм гарт баригдах нүдэнд хэмжигдэх юмар хэмжих гэж оролддог. Гэтэл Яаков өөрөө залуудаа гарт баригдахгүй нүдэнд хэмжигдэхгүй тэр ерөөлийг авахын төлөө гарт баригддаг нүдэнд хэмжигддэг юмаа зарцуулж ирсэн байгаа байхгүй. Тэгээд ах нь одоо миний ерөөлийг авчлаа гэж уурлаа дүүгээ ална гэж занаад Яаков ч өөрөө залуудаа өөрийнх нь төрсөн ахаас зүхтаж явсан. Амиа аврах гэж зүхтаж явсан хүн. Тэгээ харийн нутагт очиод 20 жил ажиллаж амьдраад буцаж нутагтаа ирсэн хүн байхгүй Яаков чинь. Тэгэхээр хар залуудаа манер өөрөө эцгээсээ ууган хүүгийн ерөөлийг авах гэж тэмцэжсэн. Хоосон байсан ч тэр ерөөлийг авах гэж тэмцэжсэн. Ах нь бол харин эцгийнхаа дэргэд үлдсэн. Дүүгээ ална гэж занаад тэгээ дүүн зүхтаа явцсан. Тэгээд ах нь эцгийнхаа дэргэд үлдсэн. Эцгийнх нь бүх юм ахынх нь болсон шүү дээ тухайн үедээ. Яаков юу ч байхгүй шалдан гоёа ганцаглал манай монголчуудын ярьдаг нөгөө шалдан гоёа ганцаглал гэдэг шиг стожинкийн шалдан гоёа ганцаглаад зөвхөн гар тавьж ерөөл авчихад шалдан гоёа ганцаглаад харийн нутаг руу одоо амин аврахын тулд зүхтагаад 20 жил тэнд амьдарч байгаад эргэж ирсэн хүн байхгүй. Гэхдээ бурхан Яаковд бүхнийг өгсөн баг. Тэгэхээр ерөөлийн үнцэн гэдгийг Яаков өөрөө мэддэг хүн байсан байхгүй. Үнэхээр тэр сүнслэг ерөөл гэдэг чинь
Өнөөдөр миний гарт баригдаж те ингэж нүдээр хэмжигдэж гарт тоологдох юмар сүнслэг эрүүл гэдэг чинь хэмжигддэггүй юм байна. Сүнслэг эрүүлийг авцсан байхад тэр нүдэнд харагдах гарт баригдах юм гэдэг чинь хожим зүгээр цутгадаг гэдгийг Яаков бол мэдчихсэн. Тийм учраас Яаков бол өөрөө айлын 2 дахь хүү байсан, ууган хүүгийн эрүүлийг авах эрхгүй байсан. Гэхдээ тэр энэ ууган хүүгийн эрүүлийг авахын төлөө тэмцсэн бурхан тэрийг нь онцлог нь буруутгахгүй байдаг. Яагаад гэж ах нь тэр эрүүлийг үл тоосон байхгүй. Тэр сүнслэг эрүүлийг үл тоосон. Харин дүүн тэр сүнслэг эрүүлийн төлөө тэмцсэн байхгүй. Тэр хин сүнслэг эрүүлийг авахын төлөө тэмцсэн тэр хүн бол өрөөгддөг. А хин өнөөдөр материалын зүйлийг ингээ хараад сүнслэг эрүүлийг үл тоож тийм ээ. Тэгээд материалын зүйлийн араас явна. Тэр хүн бол материалын зүйлийн араас явсаар гал дуустдаг. Материалын зүйл бол зүгээр л дуустдаг зүйл. Харин Яаков бол жинхэнэ сүнслэг эрүүлийг бол өглөгч болсон байгаа. Тэгэхээр Яаков өөрөө эрүүлийн үн цэнийг мэддэг. Эцгээрээ өрөөгдөхийн чухлыг Яаков өөрөө ойлгодог учраас 2 дахь хүн байжгаад ууган хүүгийн эрүүлийг авсан учраас одоо дараагийн үеэ өрөөхтөө албаар дүүгийн тэгж өрөөж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс Яаковын өөрийнх нь нэг юм сэтгэл зүй харагдаж байгаа биз? Таны бидний сэтгэл зүйтэй адилхан те. Яг тэгэхээр бид багада хүсэжсэн авч чадаагүй юм а. Хожим хүүхдээ авчаасаа гэж боддог тийм үү? Яг энэ хүүхдүүд дээр бид нар гардаг те. Би өөрөө сурахгаа сурч чадаагүй сургуультай хүүгээ том болоо сураасаа гэж хүсдэг. Би өөрөө хийх гээд хийж чадаагүй зүйлээ миний хүү тэрийг хийгээсэ. Миний охин тэрэнд хүрээсэ. Тэр амжилтанд хүрээсэ гэж бид нар хүсдэг юм тохиолдол байдаг те. Яаков өөрөө багада залуудаа айлын 2 дахь хүү ууган хүүгийн ерөөлийг авахыг хүсэжсэн учраас одоо тэр амьдралаа дуусгаад явхдаа 2 ач хүүгээ ерөөхтөө багад нь ууган хүүгийн ерөөлийг өгч байгаа юм. Тэгэхээр энэ нэг өөрийнх нь нэг сэтгэл зүй үүнд одоо нөлөөлж байна гэдгийг бид харж байна. Тэгэхээр бидний өнгөрсөн амьдралтай холбоотойгоор бидний сэтгэл зүй ингээ янз бүр байдаг. Тэгэхээр тэр бүх янз бүрийн байгаа сэтгэл зүйг маань бурхан харахтаа ингээ буруутгаад байдаггүй. Заримдаа зүгээр бидний тэр сэтгэл зүйг бурхан ашигладаг. Зүгээр л тэр сэтгэл зүйтэй байсан ч гэсэн тэр хിവэр нь бурхан биднийг хэрэгэлдэг. Яг тэрүүгээр нь бурхан биднийг хэрэглээд тэрүүгээр нь бурхан босдод ерөөлөө өгчдөг. Заримдаа бид ингээд би багада тэгж өссөн юм а. Тийм учраас би тэр тал дээр юм нэг сул талтай, энэ тал дээр би нэг юм сайн талтай. Би одоо яаж сул талаа багасгахгүй гэж заримдаа ингээд өөр дээрээ ажиллан дотоод идэвхрэл хийн нэтэр гэж айгүйх бид нар дэгдэг дээ те. Гэтэ Яаковын хувьд бол нөгөө 2 дахь хүү ууган хүүгийн ерөөлийг авахыг хүсэжсэн тэр хүсэл нь хизээж дуусаагүй байхгүй юу. Тийм учраас энэ бол яг түүний сэтгэлийн яг хэрэгцээ байсан. Өгтөл настаа болсон хойны хүртэл Яаковын энэ сэтгэл зүй яг өөрт нь хэвээрээ байсан. Тийм учраас тэр 2 ач хүүгээ өрөөхтөө багыг нь томийнхон дээгүүр өрөөж байгаа. Ингэж өрөөсөн байна. Тэгэхээр заримдаа бидний сэтгэл зүйг бурхан маш сайн мэддэг. Тэгээ бидний тэр сэтгэл зүйгээр мань дамжуулаад бурхан ажиллаа хийх тохиолдол бас байдаг. Бурхан биднийг байгаагаар нь хайрладаг. Яг байгаагаар нь бурхан биднийг хүлээж авдаг. Яаковыг бурхан ингээ ерөөсө буруутгаагүй чи одоо хүртэл ингээл нэг өөр шигээ энэ 2 хүүхдийг чи бодоод байна даа гэд бурхан ерөөсө тэгж хэлээгүй. Зүгээр л яг Яаковын тэгж ерөөснөр нь л ерөөчж байгаа бурхан. Тэгээд Ефраим буюу одоо дүүн ах Манасегаас хожим илүү агуу тэр ерөөлийг бол өвлж байгаа юм л та. Ингээд Ефраим Манасе хоёрын ерөөлийг ингээд даваад үзэх юм бол Израилийн 12 овог аймгийн донд Ефраим Манасе 2 овог аймаг бол 2 хүчрхэг овог аймаг болсон байдаг. Маш их одоо алдартай удирдагч нар энэ 2 овог аймагаас төрсэн байдаг. Ялангуяа Ефраимаас төрсэн байдаг. Тийм ээ. За энэ талаар би жоохон байжгаад нарийн яриа. За би текстээ цааш нь уншия. Тэгээд тэр өдөртөө тэдний өрөөгөөд Израильчууд та нарын нэрийг барьж бурхан та нарыг Ефраим шиг Манасе шиг болгох болтугай хэмээн өрөөх болно гэд Ефраимыг Манасегаас дээгүүр тавив. Израиль Йосефт харах тун өөхөх цаг минь боллоо. Харин бурхан та нартай хамт байж та нарыг өвөг дээдсийн минь газарт буцаах болно. Би чамд ах нарт чинь өгснөөс илүү 1% өгнө. Үүнийг би Аморичуудаас илд нумаараа булаан авсан юмаа гэж хэлсэн. Ингээд хожим Йосефийн 2 хүү Израилийн 12 овог аймгийн 2 нь болж тоологдоод тэгээд Израильчууд Йошуагийн үед бурхны амласан тэр газар нутгийг өвлөн авахдаа Йосефийн удам бол энэ Ефраим Манасе 2 нь 2 тусдаа газар нутаг
Хоёр овог аймаг учраас хоёр тусдаа газар нутаг өвлж авснаар би чамд ахнараас чинь илүү нэг хувийг нэмж өгнө гэж хэлсэн энэ үг тэгж би хэлсэн байдаг. Яагаад тэгэхээр Йосефийн хоёр хүү Йосеф аавынхаа буюу Йосефийн одоо ах нарын тоонд орж Яаковын хөвгүүд гэж тоологдоод бусад ах нар нь бүгд өөр өөрсдийнхөө нэр дээр өөр өөрсдөөс нь үүссэн овог аймагуд өөрсдийнхөө газар нутгийг хөвлөж яхад энэ хоёр хүү чинь тус тусдаа газар нутгийг хөвлөж Йосефоос гарсан хоёр хүүхэд нь үндсэндээ хоёр дахин газар нутаг авчиж байгаа байхгүй. Үүнийг нь л хэлээд байгаа. Ингэж одоо хожим энэ одоо ерөөл бол Манасай Ефраимын одоо овог аймагуудаар дамжуулан тэр газар нутаг өгөгдснөөр ингэж энэ ерөөл биелсэн байдаг. За. Би энэ түүхийг уншиж байхдаа Ефраим Манасай хоёр гөмөн азтай хүүхдүүдээ гэж бодсон. Энэ хоёр хүүхэд ер нь өвөг эцгээрээ ингэж өрөөгдөх яг үндэ юу хийсэн? Юу ч хийгээгүй. Ерөөсөө өвөг эцгийнхаа энэ ерөөлийг хүртэх зүгээр нэг л хүчтэй шалтгаан байгаа. Манасай Ефраим хоёрт Йосефийн л хүү байхгүй. Тэгвэл Йосефийн хөвгүүд болж төрснөөрөө л автоматар ерөөлийг авчиж байгаа байхгүй. Энэ хоёр өөрсдөө юу ч хийгээгүй. Ямар ч гавьяа байгуулаагүй. Өвгийнхаа энэ агуу ерөөлийг өвлөн авах яг өөрсдөө яг юу хийсэн эдэр. Юу ч хийгээгүй. Египтийн нэг том ноён Йосеф штэ. Йосеф чи Египтийн том ноён штэ. Нэг том ноёны хоёр хүү болж төрөөл. Тэгэл одоо бараг л юм тансаг орчинд энэ хоёр хүү чи өсөж байгаа штэ. Тэгэл гүйж явал нэг өдөр аав нь айлын өвөө дээр очиж өвөө чи би муу байна гэдэг гараас нүтэл өвөө дээр нь аваадсан чи нөгөө өвөө нь югаас битгүй хоёр амтын амар агуу ерөөлөөр ерөөг айтчих. Тэг юу ч хийгээгүй зүгээр сайхан тансаг орчинд амьдрал сайхан идэж уугаал сайхан боловсрал эзэмшиж явж яснаа. Гэхдээ ер нь ямар гавьяа байгаасын тэд нар ерөнтэй ямар ч гавьяа байгуулаагүй байж яснаа амар ерөөл авчиж байгаа байхгүй. Ерөөл авч байгаас нэг л шалтгаан байгаа. Йосефийн л хүүхэд байхгүй. Йосефийн хүүхэд болж төрснөөрөө л энэ ерөөлийг ерөөсөө авчиж байгаа. Энэ Европын хаадын гэр бүлийг харахаар тийм байдаг те. Ялангуяа Их Британий хааныг харахаараа зүгээр ерөөсөө хааны хүүхэд болж төрснөөрөө л насаараа тусгай хангамж эдэлж байгаа. Хүссэн сургуульдаа сурж байгаа. Хүссэн мэргэжлээ эзэмшиж байгаа. Тэр мэргэжлээр ажиллаж болно, цалин авч болно, авахгүй ч үж болно. Энэ мэргэжлийг эзэмшээд би хэрсэн амьдрч чадахгүй мадахгүй гэж бодож тооцоолох ямар шаардлага байхгүй. Зүгээр ингээд дуртай учраас дурандаа тэр мэргэжлийг зүгээр эзэмшиж байгаа. Тэгээ тэрүүгээр ингээд амьдралаа авч явах гэж зовоол, зээлмэл төлөөл ингээд амьдралаа босгох гээд ямар ч тийм шаардлага төдөх байхгүй. Яг хааны удам угсаа юм чинь автоматар улсаас бүх хангамжинд байгаа. Зүгээр сургууль сурна гэдэг бол тэдний хувьд бол зүгээр инжой сурж байгаа байхгүй. Тэр дараа нь авах цалин малин бол ерөөс хамаа байхгүй тэдэрт. Яг бол хааны удам угсаа гэдгээр бүх хангамжийг эдэлж байгаа. Нэг талаар амар азтай харагддаг. Тэгвэл Ефраим Манасай хоёр Йосефийн хүү болж төрснөөрөө л тэр ерөөлийг авчиж байгаа байхгүй. Өөрсдөө энэ ерөөлийг авах юу ч хийгээгүй. Бурхангүй хүмүүс бол энэ хүмүүсийг энэ хоёр хүүхдийн одоо хувь зохиолыг харахтаа гөмөн азтайя гэж хэлнэ. Тийм учраас би түрүүн албаар нэг талаараа амар азтай хүүхдүүд гэж хэлээд байгаа. Гэхдээ Бурханыг мэддэг хүмүүсийн хувьд бол энэ бол зүгээр нэг аз биш. Энэ бол Бурхан сонгосон хүнээ ингэж өрөөдөг юм аа гэдгийн итгэлийн тод үлгэр жишээ. Йосефийн хүүхэд байснараа л өрөгчж байгаа. Тэгвэл яг энэ ерөөлийг авах боломж өнөөдөр та бидэрт байна. Хэний дотор гэж? Есүсийн дотор. Йосефийн дотор, Йосефийн мах цусны тасархаа болсноор л өвөөгийнхаа ерөөлийг авчдаг юм бол бид Есүсийн дотор, Есүсийн сүнсээр дүүргэгдээд, Есүсийн цусаар угаагдаж, Есүс Христэд итгэснээр бид бүр Тэнгэр газрын Бурхны ерөөлийг бид авах боломжтой. Яг гэвэл би дараагийн ишлэг уншиг ойкохоо та дараагийн слайдыг тавиад өгөөч. Хэлж гэн Эфес 1-ийн 3 дугаар ишлэл дээр. Бидний эзэн Есүс Христийн эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор Тэнгэрлэг оршихуй дах аливаа сүнслэг ерөөлөөр биднийг ерөөжээ гэж хэлсэн байна. Амен. Ефраим Манасай хоёр Йосефийн дотор Яаковоор ерөөгдсөн. Бид өнөөдөр Есүсийн дотор Бурханаар ерөөгддөг. Тийм учраас би Манасай Ефраим хоёрыг харахтаа аттай юмаа гэж бодхоо болсон. Яг бол энэ бол Бурханы ивэл гэхгүй. Аттай та Бурханаар ерөөгдсөн биш.
Мөн энэ хоёр хүүг харахтаа би атархаа болсон байхгүй. Яг бол энэ хоёроос ч илүү ивэлийг Бурхан надад өнөдөр өгсөн юм байна. Тэрний үг л Есүсийн дотор. Би Есүс итгэгч гэдгээрээ л Бурханы өрөөлийг авч байгаа байхгүй. Би өөрөө Бурханаар өрөөгдөг юу ч хийгээгүй. Би ч нүгэлт хүн шүү дээ үнэндээ бол. Махан биед төрсөн нүгэлт хүн. Миний махан биеийг харах юм бол нүгэлт чанартай, сул дорой. Тийм хүн. Бурханы өрөөлийг одоо их л мундаг хүн уулна өвлөх ёстой шүү дээ. Их л хичээсэн хүн өвлөх ёстой шүү дээ. Гэтэл би ямар ч хичээл зүтгэл гаргахгүйгээр Есүс Христэд итгээд гим нүглээ уучлуусныхаа төлөө Бурханаас өрөөлийг авчиж байгаа байхгүй. Энэ бол сайн мэдээ юм аа. Тэгэхээр Манасе, Ефраим хоёр эцэг Йосефийн улмаас өрөөлийг хүртсэн бол бид өнөөдөр Есүс Христийн улмаас Бурхан эцгийн өрөөлийг хүртдэг юм аа. Тийм болохоор бид бол агуу боломж өнөөдөр энэ үед байна. Тийм учраас би өнөөдөр энд агуу сайн мэдээг та бүхэнд тунхилж байна. Энэ зөвхөн таних төдийгүй таны үр удмын ч өрөөл байх боломжтой. Та бодож магадгүй Йосефийн хүүхэд байх нь ямар гоё юм бэ гэж. Миний өвөг дээдсд ийм нэг агуу хүн байсан ч болоосаа гэж. Даанч миний өвөг дээдсийн чинь зүгээр нэг харц арт. Нэг ингэж их одоо төрийн одоо шагнал ивент тэтгэлэг аваад ах гавьяа байгуулсан одоо өвөг дээдс миний амьдралд байгаагүй гэж та бодож магадгүй. Есүс байгаа штэ. Есүс тань дээр Бурханы өрөөлийг буулгах сувг нь болж өгдөг юм аа. Тийм болохоор Есүс Христэд итгэрэй. Тийм болохоор Есүс Христийг хүлээж аваарай. Яг бол Есүс Христээр дамжуулан Бурханы өрөөл таны амьдрал дээр дүүрэн ирдэг юм аа. Дараагийн слайдыг үзүүлье. Дахиад нэг дарч. Хүснэгтэн дээр би ярмаар. Ефраим ба Манасегийн өрөөл нь юу байсан бэ? Тэд өвөө Яаковоо өрөөгцснөөр дараах өрөөлүүдийг авч байгаа. Хүн амын тоо болгон газар нутгийн хувьд Израилийн хамгийн том овгууд болсон энэ хоёр овг. Энэ бол тэр өвөгийн өрөөл биелж шít. Ялангуяа Ефраим овгоос Йошуа, Самуэль, Йорбом гэдэг 3 том удирдагч төрж исэн Ефраим овг аймгаас. Манасе овг аймгаас бол Гидеон гэдэг захирагч шүүгч төрж исэн. За Израилийн хаан тус Соломон хааны дараа хоёр хуваагдаад нэг нь өмнөд хаанчлал, нэг нь хойд хаанчлал гэхэд хойд хаанчлалыг нь тэр чигээр нь Ефраим гэж нэрлэдэг байсан. Ефраимийн овгоос гарсан хаан хойд хаанчлалын анхны хаан болж исэн. Йоробам. Тэгээ энэ хоёр овг аймаг чинь Израилийн бусад 10 овг аймгийнхаа дотор ах トゥ хоёрын овг аймаг илүү өнөр өтгөн, илүү том газар нутгтай байснараа Йосефт 2 дахин өгөгдсөн явдал. Ахнараас чинь илүү би чамд 1% нэмж өгнө гэдэг үг чинь ингэж биелж байгаа. Энэ бол ингээ хэдэн зууны туршид биелсэн үг байхгүй. Тэгээ нэг хүний өрөөцсөн өрөөл хэдэн зууны туршид үр удам дээр нь биелж байгаа байхгүй. Тэгэхээр өрөөл ямар амар хүчтэй юм бэ те. Бид нар заримдаа хараалаас их айдаг тийм үү? Харагчих. Чамаа хараацсан байж тэгэл те. Хараалаас айгаал замаа засаал номоо уншуулаад бид чинь юм хараалаас айгүйх айдаг штэ те. Болохгүй өдөр муу өдөр гэж чинь юу яадаг гэж чинь өстө болохгүй шүү. Гэлс бид чинь ингээд амар юм хин нэг намаа хараачихгүй ямар нэгэн болохгүй юм болчихгүй гэдгээс үгэлцээ агартл айж амьдэрдэг хүмүүс. Тэгээ энэ дээр нөгөө нэг итгэл үнэмшлэлээр нь тоглолт тэгэл тэдэн төгрөгдөл тэдэн сая төгрөгдөл тэр номыг уншуул гэл ингээд явчихдаг ер нь бол. Тэгээ ингээд айгаад явчихдаг. Хайртай хүн хүртэл нас ороход би явж болох юм явж болохгүй юм. Өөрөө харагчихгүй л айгаад байдаг бид нар ерөөс. Бүх юм айц дээр явчихдаг ерөөс. Айцсаа болоод өдөр судар, айцсаа болоод ном уншуул, айцсаа болоод оршуулганд нь орно оролцохгүй. Юу гэл амар юм айцтай байдаг ер нь. Монголчуудын оршуулгыг харж хахад ер нь айгүй тийм айц дээр тулгуурлж ингээд бүх юм нь явж идэг. Гэтэл хараалаас илүү өрөөл ямар хүчтэй юм бэ гэдгийг энэ түүх өнөдөр биднэрт харуулж байна. Тэр тусмаа Есүс Христэд итгэлээр дамжуулан гэдэг Бурханы өрөөл гэдэг бол таны үр удам дээр ч гэсэн бас буух боломжтой. Гайхалтай өрөөл юм аа. За тэгвэл нөгөө баганд нь би хэлье. Сая бид нар Эфес номын 1-р бүлгийн 3-р ишлэгийг уншсан шүү дээ. Христ дотор Тэнгэрлэг өрөөлөөр бид өрөөгдсөн гэж. Тэгвэл энэ өрөөл нь юу юм? Эфес 1-р бүлгийн 4-өөс 13-р ишлэлдэр гарч байгаа хэд хэдэн өрөөлийг би цааш нь хэлмээр байна. 1-р 4-өөс 5-р ишлэлээс харах юм бол биднийг сонгосон үрчлэн авахаар урдаас Бурхан тогтоосон байна. Яаков өөрийн 2 ач хүүг миний нэр дээр шүү гэж ингэж одоо үрчилж авсан тийм үү? Чинийх биш миний хүүхдүүд шүү гэж ингэж авсантай адилхан бид бас Бурханаар үрчлэгдэж авагдсан. 1-р, 2-р түүний цусаар бидэнд золилт буюу гим нүглийн уучлал бий.
Есүс Христийн загалмай дээр сурсан цусаар дамжуулан бидний гэм нүгэл уучлагдаж, бид золигдож аврагдсан. Бид юу ч хийгээгүй. Зүгээр л Есүсийн загалмай түүний урсгасан цусанд итгэснээрээ бидний гэм нүгэл уучлагдсан. Яг л Манасэ, Эфраим хоёр юу ч хийгээгүй байж байгаа өвгийнхээ ерөөлийг авж байгаатай адилхан бид нар Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан яг үүндээ золилтоор дамжуулан бид аврагдаж байгаа. Хоёрдугаарх нь 8-р ишлэл биднийг бүх талын мэрэгэн ухаан хийгээд ухаарлаар бялхаасан ба. Христэд итгэлээр дамжуулан бид бүх төрлийн мэрэгэн ухаан хийгээд ухаарлыг ариун сүнс бидэнд өгснөөр бид Бурхныг таньж мэддэг. Бид Библийг улам илүү ойлгож мэддэг. Энэ ерөөл бидэнд ирсэн. 9-р ишлэлээс харах юм бол өөрийнхөө хүслийг Бурхан бидэрт мэдүүлсэн. Бурхны хүсэл юу юм бэ гэдгийг бид өнөөдөр таньж мэддэг болсон. Есүс Христэд итгээд, цуглаанд яваад, Библи уншаад, залбираад, магтан дуулаад, итгэгч нартай нөхөрлөөд энэ Христ итгэлийн амьдралаар амьдрахдаа бид юуг алсуураа мэдж авсан бэ гэхээр Бурхан юу хүсдэг вэ? Түүний төлөвлөгөө юу вэ гэдгийг бид мэдж авсан ба. Энэ бол ерөөл юм. 13 дугаар ишлэл дээр ариун сүнсээр бид тамгалагдсан. Тамгалагдсан гинэ. Тамга гэдэг чинь юу гэсэн үг лээ? Тамга дарсан байна гэдэг чинь энэ минийх шүү гэсэн утгатай байхгүй. Тэгвэл ариун сүнсээр тамгалагдсан хүмүүс бол Бурханых шүү гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр бид эзэн Есүс Христийн дотор энэ бүх ерөөлийг авсан гэдгийг Эфес номын 1-р бүлэг 3-р ишлэлээс хоошоогоо тайлбарладаг байна. 1-р бүлгийн 3-р ишлэлдэр Есүсийн дотор Тэнгэрлэг ерөөлөөр та нар өрөөгдсөн гэж хэлсэн бол тэр ерөөл нь юу вэ гэдгийг дараагийн ишлэлүүдээр нь ийхүү тайлбарсан байдаг юм аа. Тэгэхээр би өнөөдөр нэг азтай хоёр хүүгийн тухай яриад дуусгах гэсэн биш. Би өнөөдөр таны тухай ярьж байгаа. Манасэ, Эфраим хоёр азтайтай Йосефийн хүүхдүүд болж төрөөл тэдл нэг ерөөлийг өвлөөл тэдний үр удам өсөж олшрол том газар нутагта хүчрхэг одоо овог аймагуд болоод дууссан тухай ярьж байгаа биш. Харин үүн лугай адил Есүс Христээр дамжуулан та бид хоёр өрөөгдөх тэр боломж бидэрт байгаа. Тэр ерөөлийн замаар өнөөдөр бид хамтдаа амьдарч байгаа. Энэ ерөөлийн замаар бүгд хамтдаа энэ итгэлээр хамт амьдарцгаая гэж та нарыгаа би ятгамаар байна. Эзэн Есүсийн нэрээр аамен. Хамтдаа залбирцгаая. Бурхан эцэг минь тандаа баярлалаа. Өнөөдөр би таныхаа өмнө цуглаад магтаал алдрыг өргөж байна. Бидний залбирлыг та сонсч хүлээж авч байгаад баярлалаа. Үнэхээр Йосефийн хүүгүүд гэдгээрээ Манасэ, Эфраим хоёр Израилаар өрөөгдсөн лугай адил Есүс Христийн дотор бид Бурханы хүүгүүд болсноороо бид Бурхан эцгийн хэмжээшгүй их тэнгэрлэг ерөөлүүдийг, сүнслэг ерөөлүүдийг бид өвлөн авч байгаа. Энэ ерөөл юу болохыг амьдралын минь туршид та бидэнд илчилж харуулаач. Энэ ерөөлийн амьдралаар амьдрахад минь та бидэнтэй ариун сүнсээрээ хамт байж туслаач. Та энд байгаа хүн бүрийг ариун сүнсээрээ дүүргэж тамгалаач. Тэд бол таны хүмүүс, тэд бол өрөөгцөн хүмүүс гэдгийг та тэдний амьдралд үзүүлээч гэж гуйж байна. Тандаа талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.